хэмжигдэхүүний юугаар дасгалжуулагчийн төлөвлөгөөгөөр бэлтгэл сургалтаа хийн. Энэ болгоныг ингээд тэгээд тодорхой ур чадвар нь гарцсан. Тэв дэлхийд очиод ингээд Монгол гэж зогсож хахад их сайхан нүүр бартан байдаг. Жин болгонд өөр ингэ хүчтэй тасгалж тамирчтай. Хаяа бол бас ер нь сэтгэл хөдлөөд баг нулимс гарах үе тохиол байна шүү дээ. Одоо тамирчид одоо өндөр дэлхийн ав тэмцээнд гарч ирээд хагас финал гараад ирэхэд бас сайхан байдаг шүү. Үнэхээр сэтгэл хөдлөдөг. Алтан бүр тухайн үед өөрөө дэлхийн авраг болж байгаа тэр үед ер нь дасгалжуулагч нь ямар хүмүүстэй явж ирсэн? Би чи ганцаараа явсан маа. Тэр 2003 оны Бельгийн Антверпенд дэлхийн кикбокс холбоо зохион байгуулсан дэлхийн ав тэмцээнд 51 кг-д оролцсон. Ганцаараа явж ирсэн тэгэхээр ганцаараа оролцоод тэгээд яг дэлхийн ав тэмцээнд зохион байгуулж газраас дэмцэлтэй тодорхой дасгалжууд гаргаж өгөөд бас тийм эринг дээр ингээд яг ганцхан харамсалтай зүйл нь энэ дээр зөндөө маргаан байдаг юм. Алтан бүрөөд одоо дэлхийн авраг болсон юм бол бичлэгээ тавиач ингээд тухайн үеийн 2003 он гэдээ батхгүй одоо техник технологи аягүй тийм дэвшилттэй болж 2003 онд бид нэг цүнхтэй өстой зургийн аппаратчгүй дэлхийн аврагт явж ирсэн байхгүй. Юу видео камер тэр талаар бол бодох хэрэггүй байсан. Одоогоос бол 9 жил өмнө шүү дээ. Тэгэхээр 9 жилийн хугацаанд одоо маш их юм өөрчлөгдөжээ. Өнөөдөр бол кикбоксинг тамирчид тэмцээн уралдаанд орох болгоно баримтжуулаад бичлэг хийж дээ. Ирээд ард түмэндээ шууд тайлагнж үзүүлж байна. Энэ хоёрын хооронд бол маш их ялгаа байгаамаа. Дэлхийн авраг болоод ирснийхээ дараа юм төр зэсгээс ямар нэг байдлаар шагнал урамшуул авсан уу? За ер маш олон хүүхдийг бол өөрөө бас дээрээс нь дэлхийн авраг болгож шүү Тий, дээ. авсан. Би ч одоо 2007 онд одоо манай салбарын дээл шагнал шүү дээ. Би тамир спортын тэргүүний ажилтан цол. Тэмдгээр шагнуулсан. Тий. Ямар ч гэсэн тэргүүний ажилтан цолд бол гаргалаад авсан юм байна. За тэгэхээр одоо явах тэмцээнд хичнээн тамирч явах вэ? Одоо яг зүгээр бас 5 сарын 9-нд Украинд кикбоксинг дэлхийн авд оролцоод 5 сарын 19-ноос 23-нд тэр Унгарийн шигээ дотно болох дэлхийн цомд оролцох ийм л бодолтой байна л да. Нэг явсных тэр ч их ойрхон орно тийм ээ. Нэг сумаар хоёр туулаа гэдэг шиг цуврал юм хоёр томхон тэмцээнд оролцоод ирэх юм боломжтой бодохтой байна. За тэг яг хүүхдүүд манаас нэлээ санхүү хөвдөл нэлээд том асуудалтай байна л да. Тэнэс бэлтгэл сургалтын хувь сэтгэл зүй хийгээд бие биелдэр техник тактик хөвдийг сайхан бэлтгэгдсэн байгаа. Одоо 1 сараас хойш Тайланд улсад бэлтгэл хийсэн. За ирээд бас ингээд сэргээлтийн бэлтгэл гэж байдаг. Тэрийг их сайхан хийчихсэн. Одоо ер нь яг л одоо амжилт үзүүлэх юм өчлөг дээр л явж байгаа л да. Сэргээлтийн бэлтгэлийг ер нь яаж хийж байна вэ? Олимпик өнөөдөр одоо спортын ноён төв мүү гээл тэгээд одоо олимпиад мөзөл одоо манайхан ч нэг бас нэг сэргээлтийн бэлтгэл хийгээд байдаг газрууд болсон шүү дээ. Энэ газруудад ер нь очиж бэлтгэл хийж чадчихна уу? За одоохондоо бол яг тэд нартай нэгт хамтарч ажиллаж чадахгүй байгаа. Тэгэхдээ олимпиадад манайх бол хамтарч ажилладаг. Азийн олимпийн зөвлөлөө зохиодог. Азийн наадмуудад одоо олимпиадад хамтарч ингэж баг тамирчтай оролцуулдаг байна. За тэр олимпийн одоо юу гэдгийг тэр сэргээлтийн төв ангаах ухааны төвд нэртэй одоохондоо бол нэлээ хамтарч ажиллах ер нь төлөвлөгөө байна. За одоохондоо бол ажиллаж байгаа юм бол байхгүй. Дээрс нь тэр ангаах ухааны төвийг бас очиж сэргээлтийн бэлтгэлд орох тамирчид бас 35,000 төгрөгийн өдөрт юудэлдэг болсон гэдэг бас. Би тийг сонссон. Тэгээд нарийн ширээнийг би сайн мэдэхгүй байна. Зүгээр өдөр бас мэдээж спорт холбоодод бас тодорхой төлбөртэй тэр төлбөрөө төлөөд одоо тэнд одоо байрлах шинжилгээ ухааны үндэслэлтэй бэлтгэл сургалт хийж байрлах юм боломжтой л гэж сонсч байсан. Яг бол хамтарч ажиллаж байгаагүй. Одоо бол манай тамирчид сайхан бэлтгэл нь хандсан. Одоо бол зарланд хөрөнгө бүтчих юм бол очиод бол сайхан амжилттай гаргаад Мутан дэлхийн аварт оролцсон хүүхдүүд байгаа. Манай хүүхдүүд Азийн наадам Мутан дэлхийн аварт оролцсон. За кикбоксинг дэлхийн аварт анх удаа оролцож байгаа. За урд нь бол дэлхийн цомд төрүүлж исэн хүүхдүүд байгаа шүү дээ. 2010 онд Австрийн Инсбрук хотод манай дэлхийн цом зохиогдсон. Тэгэхэд 51 кг хэмжээнд манай Мегамар сүрэн төрүүлсэн. 60 кг хэмжээнд шижир эртнэгээд дундгойн бас сайн тамирчин. Сөс таймлгаар Мутан дэлхийн аварт хоёулаа мөнгөн медаль авлаа. Ер нь сүүлийн үед ингээд чансаага батлаад байгаа. Оролцсон болгондоо ингээд жигд яг адилхан одоо хэмжээний амжилт үзүүлж ингэж явж байгаа. Тэгээ энэ удаас энэ амжилтаа баттгаад кикбоксинг бас дэлхийн аварт бас амжилтаа оролцох ийм боломж байна. Алтан бүрэг бас ингээд тэмцээн уралдаанд явж байгааг ингээд харахаар явлаа гэж явдгийн сарын дараамаар 2 сарын дараамаар орж ирдэг. Яасан гэдэг тэгэхээр ерөөсөө ойрхон орнуудаар ерөөсөө болж байгаа бүх тэмцээнүүдээр ингээд тойрж орчоод өрөөд ирдэг. Бас нэг талаараа бас зардал юм даа. Тэг яг ер нь орон бүрт тамирчдын ур чадварыг нэмдэг, дуршлагаа нэмдэг бэлтгэл сургалт тэгээд тэмцээн уралдааны систем гэж байдаг юм аа. Тэрнтэй адилхан манайх бас тийм цоврал одоо юу гэдгийг юугаа
систем гаргах гэж ингэж оролдож байгаа юм л да. Тэгээд хэд хэдэн одоо туршилтууд явуулаад байгаа. Ямар одоо он гараад аль тэмцээнд оролцох дараа нь яах вэ? Тийм тодорхой одоо бэлтгэл сургалтын төвшин аль зэрэг байх вэ? Тэгээд сүүлийн 3 жил бас нэлээд судалгааны ажил бас хийгдсэн. За дараа жилээс бол яг жинхэнэ үндсэн одоо системтэй бэлтгэлүүдийг юу байх. Систем зохиогдно. Кикбокс уламжил систем гэдэг юм да. Нэг сард ийм тэмцээнд ордгийн дараад нь ингэдэг. Оны төгсгөлд ингэж ийм болно гэдэг бүр яг нэгдсэн тийм системд нарийн бас оруулах санаатай бас ингэж ажиллаад байгаа. Ер нь алтан бүрвэн чи түрүү ярьжсэн шүү дээ. Нөгөө нэг манайх бол ингэж хичээлэх гээд ирж байгаа хүүхд багчуудад бол энэ төлбөргүй гэдэг. Тэр бусад холбоодуудыг ингэж ажиглаад хараад байхад бас нэг өөрсдийнх нь бас тодорхой хэмжээний санхүүжилтийг бас нөгөө нэг ингээд төлбөртэй секс дуулна ингээл явуулаад бас тодорхой хэмжээний санхүүжилт бас хөргөн орж ирдэг юм шиг байл дээ. Ер нь ийм хүү байдлаар ажиллаж болдог юм. Тэгээ ер нь яг юу гэдгийг спортуудыг сайн тамирчин бэлтгэе гэвэл тийм ээ хүүхдүүдийг хүмүүжүүлээ гэвэл оюун санааны хувьд бие бэлтрээд өөрчлөе гэвэл энэ нийгэмдээ хүчтэй, энергитэй эрүүл сар бол энэ тамирчин бэлтгэе гэвэл төлбөртэй бэлтгэл сургалт явуулнаа гэдэг чинь бас нэг талаас боломжгүй байна. Хүүхдүүдийн донд ч тийм ялангуяа за магадгүй одоо насанд хүрээд ашиг орлого олдог тодорхой орлоготой юм хүмүүс бол тэр төлбөрөө төлөөд одоо тэр эрүүлжих тэр фитнес клубын үед эндээ явж болно. За яг өсвөрийн хүүхдүүдийн үед хэцүү шттэ. Тийм ээ. Үнэхээр бас хүндрэлтэй тэр чи өөрөө одоо өөрийнх нь дур сонирхлоор ирж байгаа. Тэгт чинь бас төлбөртэй гэдэг ингээл хэцүү байдаг л да. За эхний үед бол манайх ингээд бас нэг бага хэмжээний бас төлбөр авч ирсэн юм аа. Тэгээ сүүл рүүгээ одоо юу гэдгийг хүүхдүүд маань ур чадвар нахаад ингээд ирэхээр байнга төлбөртэй ингээд бэлтгэл сургалт хийгээд авах бас боломжтой мутаа шүү дээ. Тэгэхээр энийг төлбөрөөс нь чөлөөлөөд ингээд хийдгийн. За энэ дэшрэнд бас энэ кикбоксing спортоор хичээлэх нөхцөл бололцоо гаргаж гисэн Мишель группийн хамт олонд талархал илэрхийлье. Манай одоо кикбоксing төв клуб бол хаан уул дүүргийн Мишель Экспо төвд байрладаг. За энэ төв манай одоо өглөө 10-аас 21 цаг хүртэл онгорхоо байдаг кикбоксер хичээлээ сонирхъя, бие бэлтрээ хөгжүүлье, энэ сонирхолтой спортын ертөнцид хөл тавья гэсэн хүмүүст одоо нээлттэй үйл ажиллагаа явуулдаг байгаа. Ингээл тэмцээн уралдаанд явхад ингээл тамирчдын зардал мөнгөийг хайгаал юм. Холбооных нарийн бичгийн даргын үргээр. Тэгэл эрээл нөгөө тамирчдаа дасгалжуулагчийнхаа үргээр шантарж ирсэн үе байв. Их л ажилттай хүн. Тий яг нэг яг энэ чинь миний нөгөө сонголт учраас мэдээж толгорох бэрхшээл тийм ээ. Иг одоо тооцолгүй л яах вэ. Тэгэл одоо нэг сайхан үг байгаа шүү дээ. Ямар мод тэрнийхээ үр шимийг өөр амснаа гэж. Тэгж бодвол одоо энэ кикбокс гэж модыг одоо тарийгэл анханасаа тарийгэл зориглсон юм чи одоо тэгэл үр шимийн бас үзчих санаатай одоо хүртэл услаад л ингээд явж байгаа. Ер нь кикбоксийн холбооноос за ингээд яг эцэн тоглож байгаад одоо ер нь задаг модыг тайлцсан залуучууд байгаа шүү дээ тийм тоглохоо байлцсан. Энэ залуучуудаа ер нь хэр хамтарч ажиллаж байна, хэр ер нь эргээд ер нь харж байна, тусалж дэмжиж байна. Тиймэрхүү юм. Тий. За яг мэдээж кикбокс ч юм бол насаараа одоо юу гэдгийг тоглоод л ингэ зүйл биш шүү дээ. Тодорхой одоо амжилт үзүүлэх гэвэл тодорхой цаг үе нас шаарддаг юм байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг кикбокс тоглохоо боллоо гэд одоо энэ спортоос одоо шууд болчдөг юм шүү дээ хүмүүс чинь. Эдий одоо өндөр зэрэглэлийн бэлтгэл сургууль хийхэ болсон ч гэсэн өндөр темптэй жилөө цагаа зөв өнгөрүүлээ, жилөө цагаа зөв боловсон өнгөрүүлээ, найз нөхдөйгөө сайхан хараад ингээд явж байгаа тамирчид бол бий л дээ. За нэг үзэгчтэй холбогдоод байна уу? За тасарчлаа. Ер нь хичээлж байгаа хүмүүсийн тоо ер нь хэр байна? Хэр өсөж байна? Тэг ер нь ингээд энийг спортыг яг сонирхдаг, хичээлдэг хүмүүс бол их олон байд юм аа. Тэгээд одоо энэ холбоочин дотор бас жоромтой. Албаны гишүүд ямар үүрэгтэй байх вэ, клубүүд ямар үүрэгтэй байх вэ гэдэг. Тэгээ энэ дээр бас юу гэдгийг тийм монопол гэдэг юм одоо байрах энэ кикбоксing бүх асуудлыг энэ холбоо байрж хянах юм боломжгүй байгаа хууль эрх зүйн хувьд. Өөрөөр хэлбэл одоо өнөөдөр хамгаалтын алба болгоны дэргэд хэдий бие хамгаалах урлаг гэдэг байгаа ч гэсэн хичээс хамгаалтын алба болгоны дэргэд нэг кикбоксинг клуб байгаа байхгүй юу. Тэгээд чи одоо юу гэдгийг гишүүн болсонгүй болоогүй гэдэг ингээ хянаад дотор нь хяналт явуулаад ингээд явахт бол хэцүү. Мэдээж бүхэл одоо энэ кикбоксер үйл ажиллагаа явуулж байгаа клубүүдийг дэмжиж ажилтдаг л да. Ер нь сүүлийн үед бол энэ хүүхдүүд бол их олон хичээлж байгаа. Их олноор одоо хичээлэх болсон. Ер нь Монголд олон улсын тэмцээн зохион байгуулагчдын бодол ер нь.
2004 онд бид нэр бас зориглоод Монголд анх олон улсын тэмцээн зохион байгуулсан бие тааш. Тэгээ ер нь олон улсын тэмцээний зохион байгуулах тухайн үед одоогоос ч 9 жилийн өмнө. Тэгээ 2004 он зохиогдсон. Тэгэхэд бол үнэхээр их бэрхшээлтэй байсан. Үнэхээр хүндрэлтэй байсан. Тэрнээс хойш бас юу гэдгиймтэй бас олон улсын тэмцээнийг зохиох бас нөхцөл бололцоо гэж бас тодорхой хугацаанд байх хэрэгтэй. Тэрийг л хараад байна л та. Тэгээд бас дараа жилээс бас олон улсын тэмцээнийг нэлээд томоохон олон орон оролцдог. Одоо ийм Азийн хэмжээний тэмцээний зохион байгуулах гэсэн төлөвөө бол бас байна. Азийн тэмцээнүүдэд зохион байгуулна. За дээрэс нь кикбоксing холбоо маань өөрөө ингээд ер нь яг дотоодын жилд хичнээн уралдаан тэмцээн зохион байгуулж. Ер нь яг хамгийн Монголд болдог кикбоксерчдын дунд болдог хамгийн том тэмцээн бол Монгол улсын аварга шалралт тэмцээн байдгийг. 2011 оны улсын тэмцээн одоо ирэх 6 дугаар зохиогдсон. За түүнээс гадна бас нэрэмжит уламжил болсон бас хэд хэдэн тэмцээн ер нь 4-5 тэмцээний ус тогтмол жилдэг зохион байгуулдаг. За баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн өнөөдөр бидний урилгыг хүлээж авч ирж манай шудраг спортын ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон бүрдээ баярлалаа. За тэгээд МБС телевизэн дэргэд шудраг спорт нэвтрүүлгийн дэргэд Монголын ахмад